маш олон Америкчуудын хувьд одоо их багш нь болоод санхүүгийн зөвлөгөө өгөөд ерөнхийдөө зааж чиглүүлээд явж идэг Дэв Рамси гэдэг энэхүү алдартай их багшийн санхүүгийн эрх чөлөөнд хүрэх 7 алхмын тухай өнөөдөр би та бүхэнд ярьж өгч байна. За тэгээд 7 Baby Steps to Financial Freedom гэдэг энэ нь бол маш алдартай. Энэ хүний брэнд болсон ийм 7 алхам л да. За тэгэхдээ энэ нь бол дундаж Америкчуудад зориулсан яг одоо үр ширтээ цалингаас цалингийн хооронд ингээ явж идэг яаж одоо баялагийг бүтээх үү, яаж ирээдүйд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх үү гэдэг тийм хүмүүст зориулсан алхамтай жоохон дунджаас дээгүүр хүмүүсийн төвшний хүмүүсийн хувьд бас санал нийлэхгүй байгаа зүйлүүд нэлээд олон харагддаг юм байлаа Америкийн нийгэмд. Гэхдээ яг хуу ерөнхийдөө дийлэнх нь нөгөө мидл Америкчууд ялангуяа нөгөө сүүлийн үед чинь Америкт хүмүүсийн 2 хүн тутмын нэгэнд өртөө байгаа кредит картны үр төлбөртөө ямар нэгэн өртөө байгаа учраас энэ хүний зөвлөгөө зааврууд бол ерөнхийдөө маш их хэрэг болдог л да. За тэгээд бас магадгүй монголчуудын хувьд ч гэсэндээ хэрэгтэй зөвлөгөө гарч ирэх байхаа гэдэг санхүүгийн эрх чөлөөнд хүрэх 7 алхмыг одоо өнөөдөр ярих гэж байна. За хамгийн ихэнд бол 1-р алхам болвол анхан шатны одоо emergency fund буюу яралтай үед хэрэглэх $1000-ыг цааш нь хийх. $1000. За тэгээд энэ $1000 яагаад цаашаа их ёстой вэ гэхээр ерөөсөө хүн ингэж ямар нэгэн байдлаар emergency fund яралтай үед хэрэглэх мөнгө байхгүй болохоор л ингээд нөгөө үр төлбөр тавьчаад байдаг. Хүний амьдралд юу ч тохиолдож болно, машин эвдэрч болно, ажилласаа гарч болно, юу ч өвдөж болно. Тийм учраас тэр үедээ хэрэглэх мөнгөө ингээд цааш нь хийж байгаа байхгүй $1000 ихний ээлжинд. За дараагийн алхам болохоор зэрэг өрөө дарахаа. Өрөө дарах. Гэхдээ хаусны өрнөөсөө бусад өрийг дарах. Ерөнхийдөө энэ нөгөө өрөө дарахаа ямар арга хэрэглээрэй гэж нөгөө Дэв Рамси өөрөө хэлдэг үгээр одоо нөгөө snowball гэдэг нэг арга байдаг. Би бас нэг бичлэгэн дээр яаж кредит картны өрөө дарах вэ гэдэг дээр би дурдчихсан. Ерөнхийдөө 2-3 янзын аргаар дарж болно гэж байгаа. Snowball гэдэг энэ арга болохоор зэрэг одоо олон кредит картны өртөө хүн байлаа гэж бодоход хамгийн бага төлбөртөөгөөс нь эхэлнэ. Хэрвээ одоо $500 карттай, $1000 карттай, $5,000 карттай байсан бол эхлээд 500-ыг нь хааж дуусчаад дараа нь 1000-ыг нь хааж дуусна. Дараа нь 5,000-ыг нь хааж дуусна гэд ингээд snowball багаас нь том руу ингээд явдаг ийм үр дарах арга байхгүй юу? Энийг хэрэглээд өрөө дарнаа. Үр төлбөртэй хүмүүсийн хувьд за Дэв Рамсигийн зүгээс өгдөг хамгийн том мессеж бол тансаг хэрэглээ гэж байх ёсгүй. Анхдагч хэрэгцээнүүдээ ханган за байртай байна, хоолтой байна, гэрэл цахилгаан гэх мэтчлэн нэн шаардлагатай хэрэгцээгээ ханган за гадуур хоол идэхгүй, тансаг зүйл худалдаж авахгүй, тансаг машин унахгүй, хэрвээ үнэтэй машинтай бол тэрийгэ зараад өөрөө дараад хямдхан машин авах гэдэг мессежийг өгдөг. Хоёрдугаар алхам болвол өрөө дарах юм алхам байлаа. Тэгээд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх 3-дугаар алхам болохоор зэрэг одоо яг нөгөө жинхэнэ emergency fund хадгалах. Ерөнхийдөө emergency fund буюу яралтай үед хэрэглэх тэрхүү мөнгийг хадгалахдаа бол 3-аас 6 сарын амьдралын хэрэгцээнд байх хэвээр. Энэ амьдралын хэрэгцээнд дотор хаусны төлбөр орсон байх хэвээр. Хоолны зардал орсон байх хэвээр. Гэхдээ хоолны зардал одоо захилгаан гэдэг хүний амьдралд нэн шаардлагатай юмны тэрхүү зардлыг бүгднгийг нь оруулаад 3-аас 6 сарын. Тэгээ дараа нь болохоор зэрэг 4-р baby step 4 болохоор цалингийнхаа сар болгон авдаг цалингийнхаа 15%-ийг тэтгэвртэй хуримтлуулгах. За Дэв Рамси өөр болохоор зэрэг Roth IRA ерөн зүгээр за хэрвээ компаниасаа 401k ч юм уу те 403B-тэй болвол яг хөө тэрийг ингээ хадгалаад явчих гэж хэлдэг. Бид бол ер нь санхүүгийн бүхэл зөвлөхүүд одоо санхүүгийн тухай ярьдаг хүмүүс бол мэдээж яриг чадвал 15, 20, 30% гэдээ явдаг. За Дэв Рамсигийн хувьд 15% гэж хэлдэг юм байгаа. За 5 дахь baby step болохоор зэрэг коллежийн хуримтлалыг үүсгэх, хүүхдийн коллежийн хуримтлалыг үүсгэх. Энэ коллежийн энэ үр төлбөрийн асуудал гэдэг бол Америкийн нийгэмд маш том одоо үр төлбөрийн хэлбэр одоо маш хүнд зүйл болчиход байгаа. Америкт айл болгонд нэг хүн коллежийн зээлтэй байна. Тэгээ нэг коллежийн сургалтын төлбөрийн зээл бол бас хүүнээс ингээд өрн өсөд явж идэг. 20,000-ыг одоо коллежтай авсан бол тэр нь одоо 10-20 жилийн дараа 30,000, 40,000 бол ингээд цаашаа өсөөгөө яваад идэг. Тийм амархан цайруулаад цагаатгахчиж болдоггүй. За яг нөгөө forgiveness program энэ зээлийг ингээд тэглэх програм энэ гэж ярьдаг боловч нийт коллежийн зээл авсан хүмүүсийн зөвхөн 1%, 2% нь л тэр програмд орж чаддаг тийм зүйл байдаг юм байна. Гэж одоо хүүхдээ өрөнд орж явахын хооронд эцэг эхчүүд хүүхдээ багаас нь ингээ хадгалаад эхэлчих юм бол ядаг тэр чинь хөөрхөн өсөөд явчихна. Дээрээс нь ингэж хүүхдээ өрийн дарамтанд оруулахгүй, насан туршид нь тийм өртөө байхгүй гэдэг агуулгал энэ дээр яваад байгаа юм.
Тэгээд дараагийнх нь алхам болохоор зэрэг baby step 6 буюу одоо 6 дахь нөгөө анхан шатны энэ алхам болохоор зэрэг хаусаа аль болох хурдан эхний гэхдээ энэ 6 руу орохдоо шүү дээ нөгөө 15% хийдэг үр төлбөр байхгүй 3-аас 6 сарын одоо нөгөө emergency fund цуглуулсан бүх өмнөх алхам дууссан одоо болцсон коллежийн фанда хүртэл цуглуулсан хүн хийх нь шүү дээ. Дараагийнх нь болохоор зэрэг хаусны моргежийн төлбөрөө төлж дуусгахаа аль болох хурдан төлж дуусгах. Хаусны төлбөр дээр зарим хүмүүс ингээ явж исэн чи яах вэ? Янз бүр байдаг л да. За миний хувьд энийг ямар өнцгөөс нь харж байгаа вэ гэхээр сар болгон хаусны төлбөрт хүүнд бид нар маш их мөнгө төлж байгаа. Хэрвээ үндсэн зээлээ хаагаад эртхэн дуусгачих юм бол бид нар тэр тусмаа хүүн дээрээс мөнгө хэмнэ гэсэн үг. Одоо жишээнд би энэ 3.3% хүүтэй нэг ийм айлын одоо сарын хаусны төлбөрийн баримтыг олоод ирлээ л дээ. За энэ айл бол ингээд ерөнхийдөө үндсэндээ сард escrow орохгүйгээр за үндсэн зээл хүүнд $1556 төлдөг айл байгаа юм. За энэ айлын одоо зээлийн хүү нь болохоор зэрэг 3.3 буюу ерөнхийдөө маш бага хувийн хүүтэй зээл авсан мөртлөө одоо сард төлж байгаа дийлэнх мөнгө буюу 823 зөвхөн хүүнд. Тэгээд 723 нь үндсэн зээлээс хасагдчих байхгүй. Тэгэхээр сард одоо магадгүй хэрвээ та анзаараагүй ерөөсө харж байгаагүй бол таны сард төлж байгаа тэр хаусны чинь төлбөрийн ихэнх нь хүү явж байгаа. За тэгээд хаусаа төлөө дуусчлаа. Дараагийн алхам болохоор зэрэг 7 дугаар алхам буюу баялагийг бүтээх. The build wealth баялагийг бүтээгээд тэгээд бусдад одоо тэр тусламжийн гараа өгөөмөр гараа сунгаа гэдэг ийм зүйлийг хэлдэг юм байгаа. За энэ 7 дугаар алхам баялагийг бүтээхийн хувьд одоо хаусны төлбөрөөс хөнгөрчлөө ямар ч одоо зээл байхгүй, хүү байхгүй. Тэгээ ингээд сул чөлөөтэй болчиход сар болгон $2,000, $3,000 ингээ илүү гараад ирж байгаа байхгүй. Тэрийгээ стажинхэн хөрөнгө оруулалт хийгээд өсгөөд инвестмент хийхэд бол баялаг бүтэх бол ер нь бол гайгүй амархан болчих. За яг энэ 7 алхмаар ингээд явах юм бол 50 наснда, 60 наснда долларын саятан байна гэдэг бол бас боломжтой зүйл байгаа юм. Америкийн санхүүгийн системийн тухай хэрвээ олон мэдээллийг цаашдаа сонсох хүсвэл та бүхэн миний Facebook хуудсыг дагаарай. Миний бусад одоо сошиал медиа хуудсуудыг ч гэсэн дагаарай. Мөн Америкт амьдардаг монголчуудад би санхүүгийн үйлчлэгээ үзүүлдэг байгаа. Одоо тэтгэврийн хуримтлал, тэтгэврийн тухай, за даатгал амь насны даатгал хийн, тэтгэврийн даатгал хийн. За энэ гих мэтчлэн мөн үр төлбөртэй хүмүүс ах бол надтай холбогдож болно.